За Говийн аймгаас сонгогдсон адгийн шаарнуудаа зориулж нутгийн иргэдийн санаа бодлыг хэлье гэж бодож байгаа. Мэдээж маш олон зүйлийг амлаж, тангаргалж гарсан нөхдүүд. Тэгээ өнөөдөр нутгийн иргэд бол үндсэндээ ажлын байргүй байж байгаа. Ажлын байрг. За маш олон уул уурхайн одоо ажиллаж байгаа. Мэдээж Дорногов аймгийн нутаг дээр. За мэдээж бусад аймагуч ялгаа байхгүй гэж. Тэгээ нутгийн иргэн хэлж л та нэрээ нууцлаад ингээд ийм болоод байна. Ингээд ийм зүйлийг хэлээд өгөөч. Эндээсээ хэлэхээр хавчилж шахалт дарамт маш хэцүү юм гэт. Чи ямар ч энийг нэг дамжуулаад өгөөч гэж одоо гуйсны гэдэг юм уу хүсэлтийн хүлээж аваад би энэ зүйлийг эдгээр адын шаарнуудад бас хэлхийг дамжуулъя гэж бодож байна. За мэдээж энэ зүйл үнэн бол тийм ээ. Дорноговын цааш нь хүртэл ширлээд өгөх хэрэгтэй гэж бодож байна. Мэдээж одоо иргэн эх орон баялаг гурвын энэ харилцааны асуудлын тухай. Тэ. Энэ уул уурхай. Тэ. Ягаад орон нутгийн иргэдэд одоо ажлын байр байхгүй. Ягаад хятадын одоо буюу одоо гадаадын ангилчдын одоо олноор нь авчирч энэ бэлтэж байгаа. Тийм ээ. Энэ асуудал. Энэ нөгөө цөөс нь харах юм бол гэж байна. Орон нутгийн ажилгүйд нэмэгдэж энэ үйл явц бол өөрөөр хэлбэл нөгөө хотын төвлөрлийг бий болгож. Ажилгүй улсын иргэд яг хот бараадаж ажил төрөл хайж эхэлнэ гэж. Иргэд төрдөө итгэл энэ бол аажмаар алдарч эхэлж. Нутгийн иргэд нутагтаа ажиллах одоо ажлын байр байхгүй. Тэр хятад иргэдэл одоо тэнд маш олноор гэж байна. Энэ чинь хятад иргэдийн тосгон боллоо гэдэг ийм зүйлийг нутгийн иргэд ярьж эхэлж. Тэгээ энэ бол одоо өнөөдөр ч ярьж байгаа асуудал биш. Урд нь ч яригдчихсэн зүйл. Тэгээ Дорногов аймаг за энэ нутгийн удирдлагууд тийм ээ Бачааргал гээд нөхөр байгаа. За мэдээж их хурлын гишүүд юу гэж амласан бэлээ. Тангаргалсан бэлээ. Энийг одоо заваа ямаа санах нь одоо аюу зүг байна гэж бодож байгаа. Тэгээ энэ олборлох энэ салбарын үр өгөөж нутгийн иргэдээс одоо юу гэдэг холдож алсарсан байгаа байдал. Ядаж ажлын байр алга гэдэг шүү дээ. Гадаадын одоо ажиллах хүчийг ихсгэх хит их хамааралтай болох нь өөрөөр хэлбэл ямар одоо байдалд хүрч болох вэ гэдэг энэ эрсдэл. Дотоодын одоо мэрэгчлэлтэн ажилчдыг сулруулах ирээдүйд ийм зүйл тохиолдно гэж байна. Энийг би хэлж байгаа юм биш. Энийг олон улсын геополитик энэ олон улсын туршлага хэлээд байна. Ойлгож байна уу? Манай их хурлын эрхэм гишүүдээ манай дэлгэр сайхан ах бол одоо маш сайн мэдчих ёстой. Үний нэг уул уурхайн сайд, зам тээврийн сайд ийм. Тэгээ өөрөөр ч гэх яг нөгөө байдлаар нөгөө өөр өнцгөөс нь харах юм бол баялаг бол газрын хөвлөд байгаад байдаг. Харин иргэдийн ирээдүй ажлын байрын энэ хөдөлмөрт оршдог гэдэг шүү дээ. Та бүхний одоо мэдэхгүй гэж шүү дээ. Энэ гүн ухаанч байдлаар үзэх юм бол энэ гэдэг шүү дээ. Ойлгож байна. Нутгийн хүмүүс ажлын байргүй бол тэр уул уурхай байгаа шаардлагагүй гэж. Хитгэн одоо иргэдийн ажлын байр бий болгож чадахгүй мөртлөө хэдэн 10 хэдэн мянгаар нь хэдэн зугаар нь хятадын болон гадны иргэдийг одоо ажилуулж байгаа. Энэ явдал өөрөөр хэлбэл ямар нэгэн хууль дүрм, ямар нэгэн ёс, ямар нэгэн шударга, ямар нэгэн үнэн энэ зүйл харьяалагдах. Их хурлын гишүүдээ. Энэ бол та нарын бүтээсэн энэ зүйл гэж. Энэ ард иргэдэд ямар ч зүйл, ямар ч одоо тус байхгүй гэж. Эн чин байгалийн баялаг, ард түмэн, их орон гурвын уулзуур тэдний асуудал хамаарал ийм зүйл гэдэг шүү дээ. Үндсэн хуультай холбооч тайлбарлах юм бол үндсэн хуулийн 6-гийн 1, 6-гийн 2 тэ одоо учиргүй ашиг хонжоо одоо нутгийн иргэд авдгуумаа гэхэд ядаж та нараа ажлын байрыг бий болгож өгсөн шүү дээ.
Юун баахан гадны иргэд. Одоо тэр энэ Дорногойн 13 сум чинь тий хятад тосгодын иргэдийн тосгод боллоо гэж одоо ингээд ард иргэд чи яриад шүү дээ. Бусад аймаг ялгаагүй гэдэг шүү дээ. Энэ хөдөө орон нутгийн иргэд хэлээд шүү дээ. Та нар хэний саналаар улсын их хурлд орсон юм бэ? Нэг боддоо. Нэг бол хятад иргэдийн саналаар улсын их хурлд орсон юм уу? Энд чинь Монгол улсын нийт одоо ард иргэдийн тэр нутаг дэвсгэрийн иргэдийн саналаар та нар улсын их хурлын гишүүн болоод тэдний төлөө ажиллаж амьдран нөхцөл байдлыг сайжруулна. Тийм ээ? Амьдралын орчин үедээ юу гэдэг. Үгүй 9 шидийн амлалт өгөө байсан даа. Тэ. Заваа амтд байна. Үүнийг хэлж өгөөч. Ард иргэд чинь хэлээд байна шүү дээ. Энэ үнэхээр үнэн бол та нарт хүртэл ширлэгдэх байх гэж. Худлаа бол ингээл магадгүй миний буруу болоод өнгөрөх байх гэж харж шүү дээ. Аль нь үнийг мэдэхгүй гэж харъя гэж шүү дээ. Тийм үү?